За өнөөдрийнхөө хичээлээр 2025 оны 18 дугаар дасгалыг хамтдаа ажиллая. За 18 дугаар дасгал дээр бол логиктой холбоотой асуулт орж ирсэн. Та бүхэн бичлэгээ засааж агаад дасгалаа хийх гэж үзээрэй. Хичээлийн төгсгөлд хамтдаа хариуг нь шалгацгаая. За логик хэмээх үг нь бол ер нь эртний грек хэлний логос буюу үг, ойлголт гэсэн үгнээс бол гаралтай. За логикийн шинжлэх ухаан юуг судалдаг вэ гэхээр бидний сэтгэхүйд үйлчилж буй хууль дүрмүүдийг үйл явдлын дараалал, за харилцаа холбоог судалдаг байна. За логикийн шинжлэх ухааны үүсэл хөгжил түүхийг бол ерөнхийд нь хоёр авч үздэг. За нэг нь бол сонгодог үе. За энэ нь эртний грек үеэс эхэлтэй бөгөөд 19 дугаар зууны 2 дугаар хагас хүртэл үргэлжилдэг. За логикийн шинжлэх ухааны үндэслэгчээр нь Аристотель гэж үздэг байна. За 2 дугаар үе нь бол орчин үеийн логик буюу 19 дугаар зууны 2 дугаар хагасаас за өнөө хүртэл үргэлжилж байна. За сонгодог логикийг явцсан утгаар формал логик гэж ойлгож байна. За формал логикийн дотор ойлголт, бодомж, оюун дүгнэлт, зөв сэтгэхүйн хууль зарчмуудыг бол үзнэ гэсэн үг. За логикийг судлах нь ямар ашиг өгдөлтэй гэх юм бол ерөөсөө та зөв сэтгэж болно. Зөв сэтгэнэ гэдэг маань үндэслэлтэй, нотлогоотой, эмх цэгцтэй өөрийн үзэл бодлоо бусдад зөвөр илэрхийлэхийг хэлж байна гэсэн үг. За тэгэхээр асуултан дээр логик хэмээх нэр томьёоны утга санааг аль нь зөв илэрхийлж байна гэсэн дасгалаар орж ирсэн байна. За Ад нь ямар нэгэн үзэгдэл үйл явцын дараалал харилцаа холбоог илэрхийлнэ гэдэг. За байж болно тий. За Б нь логик хүний оюун ухаан сэтгэлгээний чадвартай холбон хэрэгэлдэг юм. За холбон хэрэгэлдэг, бодол эрх зүйлийн эмх цэгц нотлохоо гол шалгуур нь болгон авч үздэг. За бодол эрх зүйлийн эмх цэгцийг бол нотлохоог бол гол шалгуур болгон авч үздэг. За зөв сэтгэхүйн хууль дүрмүүдийн тухай шинжлэх ухаан биш шинжлэх ухаан бол мөн за үндэслэгээ нотлохооны цаалтыг гол шалгуур болгон авч үздэг гэд. Тэгэхээр дөрөв нь өгүүлсэн нэг нь бол зөвшөөрсөн хариулт байна буюу за логикийн шинжлэх ухаан маань A хөлбөр байна гэсэн үг. За ингээд логик хэмээх утга санаагаа зөвөр илэрхийлж мэдэхгүй байх юм бол бас хариултан дээрээ тулгуурлаад хийж болохоор дасгал даалгавар байна. Энэ бол за логик гэдэг үг нь ямар үгнээс гаралтай вэ гэсэн тийм грек хэлний үг ойлголт гэсэн үгнээс гаралтай.